Сайн уу бүгдээрээ сайхан амарцгааж байна уу? Би нараар өсөөд болдгоо. Тэгээд нараар хооллох гээд ингээд дээвэр дээрээ гараад ирсэн суужийн. Ингээд сайхан нарлаад. Тий. Гэтээ жоохон нар бол арай жоохон хурц болсон байна. Ер нь жоохон сүйдэрлээ суужийн. Тийм тэгээд ерөнхийдөө бол өглөөний нар илүү зүгээр байдаг. Өглөө нар маанснаас хойш нэг 2-3 цагийн доторх нар бол сайхан ингээд суугаад арьсандаа ингээд нарны гэрлийг шингээгээд тийм ээ. За тэгээ бүр ингээд нүдэрээ шууд ширтсэн ч ер нь зүгээр байдаг. Өглөө нар маанснаас хойш 30-аас 60 минутын хооронд бол нүдэрээ шууд ширтээд за эхний ээлжинд бол нэг 10 секунд тийм ээ. Тэгээ өдрөд нэг 10 секундээр ингээд ахиулах байдлаар ингээд баг багаар тасгаж агаад тэгээд ингэж нүдэрээ ингэж шууд ширтэж болдог. Энэ бол ингээд нүдэрээ бид нэр тэр нарнаас өгж байгаа маш их зүйлийг бид нэр хүлээж авч болдог. Тэгээд энэ цаана бол одоо маш нарийн процессууд явагддаг. Тэгэхээр энэ нарны ашигт бас бол үнэхээр гайхалтай агуу байдаг. За тэгээд 30-аас 60 минутын дотор ерөнхийдөө нүдэрээ ширтээ. За тэгээд ерөнхийдөө бол бас арьсаараа ингээд тэрнээс хойш бол ерөнхийдөө нүдэн аниад ч юм уу тэгээд ингээд гой бясалгал хийгээд ч юм уу ингээд гой хэвтээд суугаад гэдэг ч юм уу ямар ч гэсэн тэр ингээд нартай ингээд гой нарыг ингээд өөртөө ерөн шингээвэл их сайн байдгаа. Тэгээд маш олон үр дүн ач тусыг өгдөгөө гэж